За ингээд дараагийн имжлэг эхэлж байна. За тэгээд өчтөрийн имжлэгээр гэх юм бол би ер нь бол нэлээд дотор ингээд стресс, уур бухимдалтай байна. Тэгээд энэ үнэхээр ингээд тархитлагаа мань дэлбэрлээ те. Тэгээд эр хүн байх хэцүү байна ч юм уу бараг тиймэрхүү бичлэг хийсэн заяа. Гэхдээ тэр бичлэгээ бол би устгахгүй. Одоо энэ хийж байгаа бичлэгүүд устгахгүй. Яа тэгэхээр энэ мэдрэгч байгаа зүйлүүд бүх зүйлүүдийг ингээд даван туулахыг хичээж байгаа. Тийм баримттай гоё бичлэг болоод үлдэнэ гэж бодож байгаа байхгүй. За тэгээд миний дотор толгой дотор бодож байгаа маш олон асуудлууд зөндөө бол стресс бухимдлууд байгаа шүү дээ. Би яагаад ингэж бухимдаад стресстэй байгаа юм болоо гэж амар ингэж үнэхээр яг стресс гэж би дүгнээд тэгээд стресстэй байгаа гайхаж байгаа байхгүй. Тэгэн гут өнөөдөр би өөрийнхөө асуудлыг шийдэхин тулд мэдээж би энд ингэж өөрийнхөө асуудлыг хин нэгэнд ярихыг хүсэхгүй байна гэсэн үүднээс ингэ өөрөө дотроосоо ингэ асуудлыг шийдэхэд ингэ оролдож байгаа байхгүй. За тэгэн гут YouTube руу ороод сэтгэл зүйн одоо стрессээс яаж гарах талаар ингэ маш олон гой бичлэгүүд байдаг юм байна. Тэндээс сонгоод нэг хоёрыг ингэ сонсоод үзсэн. Тэгмүүд яг ингэ миний дотор орсон юм шиг ингэ аюу гой ингэ тэг гой подкастуудыг сонслоо. За тэгэн гут би яг юу гэж бодсон бэ гэх юм бол би яг нэг асуудал гэж бодоод байгаа юм а яг үнэхээр буруу талаас нь харж ирсэн байна гэж бодож байгаа байхгүй. Яа тэгэхээр за одоо жишээ нь юм бол ингээд хэд хоног юм миний машин ингээд аварт ороод ингээд би машинг болчихж байгаа байхгүй. За тэгэн гут одоо ингээд машинг болцсон юм чинь би ингээд яаж ажил мэлдэ явах юм яаж хоол хүнс аах юм ингээд энийг ингээд гомдлол исэн байгаа байхгүй. Тэгэн гут яах юм. За үнэхээр тэгсэн бол тэгээд тэр асуудлыг яаж шийдэх юм те. Тэгэл ном журмын наваа шийдэл өнгөрөх асуудал заяа. Тэгэн гут амар дүүйлгөөл тэрийг ингээд тэрэндээ шаналал ингээл дээрээс нь ингээд ажил зарим ажил төрөл бүтэхгүй болгоод ингээд ингэж зүгээр өөрийгөө дотроос нь идэдсэн юм байна. Ер нь бол өөрийгөө дотроос нь маш их идэж химлээдсэн юм байна. За тэгэн гут ингээд яг өөрийгөө нэг амар лаг хүн гэж ингэж бодоод за тэрэн дээрээ өөрийгөө хүрч чадахгүй болгоод яг стресстэй эхэлж байгаа байхгүй ер нь бол. За энэ мэтчил ингээд шаалдар болдор амар ингээд тэний бодлуудаар өөрийнхөө хийх үйл хөдөлгөөнүүдийг ингээд хязгаарлагдсан байгаа байхгүй. Хэрвээ би одоо ингээд ямар нэг асуудал тулгарх юм бол хамгийн түрүүнд тэр асуудлыг шийдчих юм бол би ирээдүйд өөрийнхөө сайн болохын тулд тэр асуудлыг шийддэг. За гэж байгаа амар төвхтэй ярина. Одоо ямар нэг асуудал гарах юм бол тэр асуудлыг би шийдээд мэдээ нэг хизээний өдөр ингээд шийдэж хараа штэ. Гол нь шийдэхдээ бас нэг тэр асуудлыг яаж харж байгаа шалтгаалж мэдээ шийднэ. Шийдэж дуусныхаа дараа би юмыг бас дахиад арай өөрөөр хардаг болно шүү дээ. За тэгэнгүүт ирээдүйд би улам л ингэ сайжраад байна гэсэн үг байхгүй юу? Яг энийг ингэ өөртөө дадал болох юм бол за тэгэнгүүтээ яг энэ гой одоо бодол санаа одоо ер нь бол ингэ жижигхэн юмнаас стресстэй нэг уурлаад тах юм бол адаглаад бидний бие физиологи ямар хэлээ те дийлэхгүй шүү дээ. Одоо тэгээ өвчин зовлон ороогоо эхлэн шүү дээ. Ерхэд бол ингээл тийм учраас ер нь жоо бодлоо хөнгөвчлөөд өөрийнхөө бүх ингээд асуудлуудыг ингээд дүгнэж эхэлсэн. Зэгцэнд нь ингээд оруулаад байр өрнө гэж оруулж шийдэж байгаа байхгүй. Тэгэнгუთ би ингээд амир ингээд үзийн ядалт надад амир их байсан байгаа байхгүй. Яагаад гэж би ингээд өөрийгөө ингээд энэ хүн шиг л болчихгүй шүү гэж ингээд амир ингэж өөртөө улам ингээд далд хумсартаа ингээд яг энэ хүн шиг гэж байгаа юм шиг ингэж суулгаацсан байгаа байхгүй. Тэрний оронд би шал өөр юм бодоод өөр юм хийсэн бол арай өөр ингээд далд хумсартаа суулгахтайсан байгаа байхгүй. Тэгэнгუთ тех тусмаа тэрнүүдийг илүү адилхан болоод байгаа юм санагдаад адилхан болоод байгаа юм шиг байсан заяо. За энэ мэтчлийн ингээд амар тэнийг ингээд бодлуудаар өөрийгөө ингэж хязгаарласан байна гэдгийг ерөнхийдөө ингээд ойлгож байна. Гэхдээ мэдээж шат дараалалтаагаар ингээд ирээдүй сайжирна шүү дээ тий. За тэгмээд одоо миний хамгийн ихний хийх алхам гэх юм бол ер нь бусад хүмүүс тийм ачлуудлаг өгсөн тийм сонин хүнд бодлоод авч явах хэрэгтэй гэж бодож байна. Одоо яа тэгэхээр би ингээд нэг юм ерөөсө мартдаг байхгүй. Яа тэгэхээр би ерөөсө өөрөө хүний төрөвч рүү өнгөх ч юм тийм дургуй заяа ер нь бол ер нь гэхдээ ингээд элдв босын үйл явдал ингээд хажууд нүдэн дээр болж байгаа юм бол би бас тэрийг нэг заавал хараад ингээд хоо моо гэх дургуй харахгүй юм бол харахгүй гэл ингээд иймэрхүү маягаар байдаг байхгүй. Тэгэнгუთ хүн ингээд миний төрөвч рүү орох
одоо миний хувийн юм руу ингээд хитрхи гүнзгий орж ирэхээр ер нь хин ч гэсэн дургу үстэй ер нь. Тэгэн гут заяа одоо би яг ингээд Францд ирээд нэг ажил хийжсэн чинь нэг ахуудаа зөв ажил хийдэг байхгүй юу. Тэгээд гэсэн чинь битээр нэлийн шөнө болтол ингээд ажиллаж исэн чинь ингээд миний цалин дээрээс ингээд надаас ингээд би чанд ажил олж өгчсөн юм чигээд мөнгө авчихсан байхгүй юу. Тэр бол миний хамгийн их үзэн ядалт ингэж миний хор шарыг ингэж хүргэжсэн зөө яа тэгэхээр би нэг гэр бүлийн хадлал ингээд ажиллаж байгаа шүү дээ. Тэр өөрөө хотлооч ажиллаж байгаа шүү дээ. Тэгвэл тэр мөнгнөөс минь хүн хумсалж ийн гэхээр амар муу санагдчихсан байхгүй юу. Тэгэд энийг би ерөөсөө ингээд олон жил ингээд бодоол явдаг заяа. Энийг ер нь ингээд дараа нэг саархан яриан дундаас сонсоход ингээд хүмүүс нэгнийхээ цалин мөнгнөөс ингэж авдаг мавдаг гэдэг энийг ингээд сонсоод ингээд амар хог юм биш үү? Яа тэгэхээр хүмүүс бүгд их орноосоо гадаад гарч амьдрахтаа амьдрал хаваа сайжруулъя гэж явдаг үстэй. Тэнгууд тэндээс нь хүн адилхан нэг их орон нэгтэй хүн тэндээс нь дахиад мөнгө ингээд авч ирэх надад аюу тийм миний хувийн бодол шүү заяа. Гэтэ энийг зөв буруу гэж бодох хүмүүс байгаах. Надад л ерөөс таалагддаг байхгүй. Тэгээд иймэрхүү ингээд бодлоодыг ингээд яах юм би нэг ингээд бодоод явааддаг гэсэн байхгүй. Энийг яаж энийг болиулах вэ? Энийг яаж зөв арганд нь оруулах вэ? Ингэж нэгнийхээ мөнгө гэж болохгүй гэж бодоод энэ мэтчлэн амир ингээд яг стрессдүүлэх юм бодлуудаар ингэж өөрийгөө хязгаарладаг байсан байгаа байхгүй. За тэгээд одоос ер нь яг юу гэж бодох вэ гэх юм бол асуудлуудаа мэдээж нүүр тулаад шийднэ. Эхнээс нь ахуулаад мэдээ цаг хугацаа их орно. Гэтэ гол нь асуудлуудаа шийднэ. Одоо миний хамгийн ихний өөртөө тавьсан жижигхэн зорилт гэх юм бол би ер нь арх уухгүй гэж шийдсэн байхгүй. Өөр шийдсэн заяа. За уухгүй юм уухгүй биш. Би ер нь арх уухгүй гэж шийдсэн. Яа тэгэхээр зөндөөл ууж нэ одоо наргиж цэнгэх гоё байж болно шүү дээ. Наргиж цэнгэх гэдэг чинь заавал архитай холбоотой биш байхгүй. Найзуудтайгаа гоё ярьж хөөрөд гоё суухгүй шүү дээ. Тэгээ орой цухтаа гадуур өгч гоё шүү дээ тий. Гэхдээ заавал тэрийг нэг юм утга учиртай болгох гэж байгаа юм шиг архитаар суух нь нэг алгагүй. Тэр би өөртөө архи уухгүй гэж ихний алхам шийдсэн. За тэгээ дараагийн алхам гэх юм бол мэдээж томоос гэлтгүй жижигээс гэлтгүй бүх асуудлуудаа зэгслэх хэрэгтэй юм байна. Би чинь өмнө асуудалтай амир ингээд шийдэж чадахгүй гэж хийд юм гэж амир боддогс. Одоо асуудал шийдэх хэрэгтэй, нүүр төлөх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ энийг бүр шийдэх хэрэгтэй гэж байгаа заяа. Ялангуяа эрэгтэй хүн асуудлуудаа яг шийдээд так гэд явахгүй бол ер нь бол болохгүй юм билээ. Тийм учраас яг тэ би тэгэл зарим асуудал шийдэж чадахгүй байг л дээ. Тийм ээ. Шийдэж чадахгүй байгаа юм бол тэгэл тусламж авъя. Тэг хүмүүнд чаддаг хүмүүнээс нь тусламж аваад асуудлыг шийдэхин төлөө явъя. Тэрний оронд зүгээр ингэж дахин дотроо ингэж стресстэй ингэж өөрийгөө хямрааж цаг хугацаа алдаж өөрийгөө дотроос нь идэж яхаар гой зүг гаргалгаж гаргая гэж бодож байна. Тэгэхээр одоос эхлээд би жоохон тахилгаагаа бодлоо жоохон хөнгөвчлөх хэрэгтэй юм байна. Тэгэд элдв бус сөрөг бодлуудаас ингээ авч явах хэрэгтэй. Хин нэг үзээд бол тэр нэг 50 явуулъя. Яа гэхдээ шудраг бус зүйл үнэхээр байдаг шүү дээ. Тэрнээс болж ингээ стресстгүй байх хичээнэ. За энэ мэдчлэн ерөөхдөө миний ярианы сэдвийг ойлгосон бол би одоо ингээд хийж байгаа бичлэгүүдээ ингээд миний бичлэгүүд ингээд хэрвээ заавар өдөр тутмаа ингээд бичлэг хийгээд яваад тэгээ магадгүй нэг он гарсны дараа ч юм уу өмнөх бичлэгүүдээ ингээд нэг үзэхэд яа энэ үед яг юу мэдэрч ийсэн юу бодож ийсэн ингээд үзэхээрээс гоё ойлгомжтой байгаа байхгүй юу. Яа тэгэхээр би яг өөрөө дотроо мэдрэгч байгаа бүх юмаа ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөртөө болон надад асуудлаа шийдэж чадахгүй ч юм уу гэдэг нэг бодолтой ингээд бодлоод байгаа хүмүүс байх юм бол тэгээд тэр хүмүүс ч гэсэн ингээд өөрийнхөө ингээд бодлыг хаалцж байна л гэсэн үг. Тэгээд магадгүй ирээдүйд хүмүүсүүд том болоод заав 20-д настайдаа юу бодож тэгдэг гэсэн юм гэж боддог ч болно шүү дээ. Үзэж болно шүү дээ. За тэгээд ийм л байна. Тэгээд нэг юмчлэг ингээд дуслаа. Тэгээд бүгд улам гой яриа өрнүүлдэг гой бичлэгүүд хийнэ гэж найдаж байна. Тэгээд баярлалаа.